За сайн байцгаана уу? Өнөөдрийн энэ сайхан тэмдэглэлт өдөр 3 дэс нутгийн маань сайхан буурай, Жараагийн жаахан маамуугай, хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор ингрээ медалсан ийм сайхан баярт өдөр байна. Ингээд юуны түрүүнд танд бас төрийн дээд шагналаар ингрээ медалж хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнуулсан танд баяр хүргье. Та одоо 3 дэс нутгийнхаа ард түмэнд болон нийт өмнө говьчуудаан энэ сайхан баяр талархлаа хуваалцаж сэтгэлийн үгээ хэлэхгүй юу? 3 дэсийнхаа ард олонд төрөлцсөөхөө одонгоор усанд маш их үйлчлээ. Таавагтад ажидын хөндөр амжилт хүсэж ад жаргал сайн болсон. Бүхэнд хүсье. Наяа онноос өмнө хоёр аймаг амаргамалчсан. 85 онд улсын амаргамалчсан. 86-аас 90 онд улсын хошоо амаргамалчсан. Олон жил мал малдаж энэ хөдөлмөр зүтгэлээр насаараа ажилласан хүний хувьд залуу малчдад болон орчин түмэнд одоо хандаж бас юу хэлмээр санагддаг вэ? Одоо ерөн тэгвэл өдөөч малддаг залуу малчин зөвхөн болсон доо манай савнд. Энэ яа дарга хамжаад залуу малчдад их хэрэгтэй байна. Хэрв одоо залуу малчдыг бий болгохын тулд одоо яавал залуу малчд илүү их олноор төрөн гарах боломжтой вэ гэж та бодож байна? Энийг бол төрөл юу арга хэмжээ авах та. Төрийн дэмжлэг хэрэгтэй. Төр засаг арга хэмжээ авах гэж бодож байна. Та одоо энэ сайхан төрийн хайр хишиг хүндлийг хүртээд хинтээ илүү хамгийн түрүүнд баяр талархлаа хуваалцмаар санагдчих яах юм. Хэнийг одоо илүү их бодов? Сэргээ 72 он манай хөгшин сосор одоо тэр үсталуу байсан чинь. Тэгээд хоёр нийлж амьдарч малж гаргаа хэлсэн. Манай хөгшин одоо саяхан өөд болсон то. Тэрүүнээ хөдөлмөрөө бас их орсон шүү. Тэр өдөр ажил хөдөлмөрийн буян гараа хаа. Төрсөсний өндөр шагналт хүрлэлтэй таа. Жараагийн жаахан маамуугай залуу наснаас өдийг хүртэл хөдөлмөрлөгтөн мал сүргэн 5 төрөл дээр нь өсгөн үржүүлж мал маллах арга ухаанаар сум орон нутагтаа бүлгэрлэн манлайлж улсын хошоо авраг малчин хэмээх оргилд хүрсэн алтартан. Тэрээр мал сүргийнхээ тоо толгой таваарлаг чанарт илүү анхаарч бэлчээрийн сайхныг дагуулan өвөл хаврын цагт хүнд бэрхийг ажирлгүй даван туулж олон сайхан амжилтаар сум орон нутгийнхаа нэрийг өндөр төргсөн буянтан. Тухайлбал 1984, 1986 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын депутатаар сонгогдсон ажиллаж улс их орон ард түмний төлөөлөл болж явсан депутат. Түүний хөдөлмөрийн амжилтыг дурдвал 1979 онд аймгийн авраг малчин, 1982 онд аймгийн хошоо авраг малчин, 1986 онд аймгийн инх сүрэгтэн авраг малчин, 1985 онд улсын авраг малчин, 1990 онд улсын хошоо авраг малчин, 2016 онд улсын манлай малчин зэрэг эрхэм хүндтэй шагналыг хүртсэн гайхамшигтай сайхан олон амжилтаас нь харахад хөдөө аж ахуйн салбарт байгуулсан гавьяатай хүн юм. Жараагийн жаахан маамуугай энэ гавьяа шагнал хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2016 онд төрийн дээд шагнал Алтан ац одонгоор шагнасан бол 2026 онд инхүү хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнаж байна. Баясхвагийн өвөр ингэрт нутаглах жаахан маамуу, бороо, шараагийнх гээд ах дүүсээрэн хөдөлмөрч аймаг улсын аврах сайчууд хөдөлмөрч хүмүүс гэдгээр нь нутгийн ард түмэн андахгүй мэддэг. Тиймээс хийсэн бүтээсэн үйлстэй хэлэх ярих хүүхдээ алдар гавьяаны эзэн болсон жаахан маамуугайг Монгол улсын хөдөлмөрийн баатар цолон нурмжлэхийг сум орон нутгийн удирдлагуудаа хүсэлт тавья. Намайг одоо бас урт насаар жирүүлэх байгаарэ. Ад жаргал сайн сайхныг хүсье. Тэгээд одоо 3 дэсээ хөдөлмөрч ард түмэд сасар дараа баяр хүргэж ажилтны хөдөлмөрчид За баярлалаа. баяртаа өөдөө элж болохгүй байна. Тэсгэд юу яагаад. Төрийн шагнал аваад хөгшнөөл их бодлоо доо хэмээн
Нулимс зийлэгнүүлэн хоолой засаж эсгэн чимээгүй суухт нь сэтгэлийг нь өймөлчихөө дээ гэх шаналлт өрсөн ч шагналан дэндүү оройтч хэдэн жилийн өмнө шагнчихсан бол хамтдаа баярлаж суух байж дээ гэх харамсалт өрсөн. Хийсэн бүтээсэн гавьяатай сайхан буурал минь урт насалж эрүүл инх байгаарэ гэж юруу ёо.